За энэ бол яаж сайхан тайлбарлаад нэмэргүй л дээ. Энэ бол илт хуйлдаан маш эртнээс зохион байгуулсан, эртнээс төлөвлөсөн, алхмуудаа тооцсон, улсын их хурлаар нь юу хэлэх үү, засгийн газар ямар бэлтгэлийг хангах уу, энэ улсууд бас энэ хооронд юу хийх үү энэ гэдэг юмнуудаа бүр их сайн төлөвлөөд ингээ хийгдсэн ажил гэдэг нь бол харагдаад байгаа юм. Тийм учраас хууль усаа, хууль зөрчсөн, хуульцаа. Тийм учраас хууль зөрчөөд хуульдаа давтсан юмыг яадгийн гэхээр хүчингүй л болгодог л доо. Өөр зам байхгүй. Хүчингүй л болгодог. Одоо энэ сайхан билег тэгж шít. Яагаад улсын их хурлаар оруулах хэрэгтэй байтал оруулаагүй юм бэ гэд ингээд их олон хүн асуугаад байна шít. Тэгэхээр хариулж байгаа хариулт бол нэгдүгээр хугацааны хайчинд орсон 3 улсын ерөнхийлөгчийн уулзалтаас өмнө шийдэх хэрэгтэй байсан. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол улс төрчих гээд байсан. Гуравдугаарт улсын их хурлын гишүүдийн бүрэлдэхүүн бол яг энэ том асуудлыг шийдэхэд бэлэн биш байгаа. Цаашдаа ч юм бэлэн биш байна гэдэг нь харагдсан. Тийм учраас хэдийгээр улсын их хурлаар оруулах ёстой ч гэсэн оруулахгүйгээр шийдсэнээрээ бол бид зөв юм хийсэн ингээд яриад байна шүү дээ. Хууль байх бол хамаагүй гэж яриад байна шүү дээ. Хууль бол байх бол хамаагүй. Ийм л юм л одоо яригдаад байна өнөөдөр. Тийм учраас ажлын хэсгээ бол гаргах зүйтэй, улсын их хурлын ажлын хэсэг бол гаргах зүйтэй. Намнамуудаас орсон төлөвлөлийг оруулаад тэр ажлын хэсэг нь бол шалгаад, богино хугацаанд шуурхай ажиллаа шалгаад улсын их хурлаар түмэндээ мэдээлэх нь бол зүйтэй. Хоёрдугаарт нь бол энэ асуудлыг үгүй яг хөө энэ худалдаа хөгжлийн банкыг авч болно л доо. Би бас эднийхийг авч болохгүй гэж одоо бүр ганцаар ингэ хаагаад байгаа юм байхгүй. Хуулийн дагуу л явуулчих одоо. Тэр улсын их хурлаар оруул. Тэгээд одоо улсын их хурл нь юу гэж үзэх юм? Хууль зөрчсөн гэж үзэх юм уу? Үгүй юм уу? Хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол одоо тэрийг хүчингүй болох асуудал гарна. Хүчингүй бол дараагийн асуудлууд гарна. 100% төрдөө авах юм уу? Ард түмэндээ хувь цайвалгаад өгөх юм уу? Тодорхой хэсгийг нь гадагш нь үн хүргээд худалдах юм уу? Үндэсний компаниудаа нээлттэй зарлаад тэг өгөх юм уу? Гэхдээ энийг хуулийнхын дагуу л явуулах хэрэгтэй. Энэ за тэр Оростой бол Оросын талтай бол одоо яриад байх юм байхгүй шүү дээ. Тэднийх бол саналаа тавих хэрэгтэй, 49% худалдах саналыг тавих хэрэгтэй. Тэрийг нь бол харин 51% нь бол давуу ирэхээр худалдаа авах бас хэрэгтэй. Тэрийг нь хийлгээгүй байхгүй гол. Тийм учраас Оросуудтай бол яриад байх юм бол тэр бол байхгүй. Энэ бол зөвхөн Монгол дотроо одоо ярих, монголчууд хоорондоо ярьж шийдэх юм л асуудал гэж үзэж байгаа. Тэр айхтар заалтынд байгаа нь л орхон захирал сая хэлээд байна. Хэрвээ энэ худалдаа хөгжлийн банк тойрсон энэ улсуудаас өөр жишээ нь Монголын төр авчих юм бол торгуул ахаа 100 сая доллар төлөвлөнэ гэж. Тэгж Оросын талдаа тохирсон гэдэг ингээд байна шүү. 3 дахь этгээд гэдэг тул Монголын төр бас орж байгаамаа. Тэгэхээр зөвхөн худалдаа хөгжлийн банк тойрсон улсууд л авах ёстой шүү. Өөр субъектыг шилжүүлэх юм бол 100 сая долларын торгуул төлнө гэсэн юм ингээ хийлгээд авцсан сууж шүү дээ. Хамгийн ноцтой. Тийм учраас энийг одоо яаралтай ажлын хэсгээ гаргаад тэр нь харин одоо ингээд саяын засгийн газрын юу шиг ингээд 3 сар суугаад байх хэрэггүй л дээ. Маш шуурхай одоо бас нэлийн юмнууд тодорхой болж байна. Шуурхай ажиллаад дүгнэлтээ гаргаад тэгээд одоо хууль зөрчсөн байна гэдгийг нь одоо хэлээд байна шүү дээ. Үндсэн хуулиас ахуулаад хэд хэдэн хууль зөрчсөн байна. Хэрвээ тийм байгаа бол энийг хүчингүй болох тухай л ярих хэрэгтэй. Одоо шуудхан хэлэхэд л тийм байна. Ингэж одоо улсын их хурл нэг бас одоо нэгэнтээ засгийн газар өөрөө улсын их хурл дээр одоо тушаачаад байна гэдэг шүү дээ. Одоо засгийн газрын гишүүд чинь. Тийм учраас улсын их хурл одоо энэ дээр нэгэнт улсын их хурлын мэдэлд тавьчих юм бол одоо улсын их хурл шуурхай ажиллах хэрэгтэй.